Сайн байцгаана уу? Турбо кино сувагт эргээд тавтам хорил. Бид энэ удаад 2020 онд нээлттэй хийж байсан барьцаа хэмээх хөнгөн хөгжилтэй бас уйлалаад амждаг киног ярьж өгөх гэж байна. Киноны тухай товчхон тайлбарлах юм бол барьцаалан зээлдүүлэх газарт зээл тавьж өрөнд орсон хүмүүсийн үрийг авч өгдөг Дусок, Жомбэ нарын талаар гардаг. Нэгэн удаа тэр хоёр мөнгөний оронд 9 настай бяцхан охиныг барьцаа болгон авч үлдснээр тэдний хооронд ер бусын холбоо үүсч байгаа талаар кино маань гардаг. Ингээд кинонд орцгоё. Манай кино 2020 онд жил бүр болдог Хятад Солонгосын дээд хэмжээний уулзалтын орчуулга дээр орчуулга хийж байгаа бүсгүй гарч байгаагаар эхэлдэг. Уулзалт амжилттай өндөрлөж Солонгос талын орчуулагчтай гар барин сайн ажилласан талаар нь магтана. Ажил нь бүтэмжтэй байгаад баярлан ад жаргалтай байсан ч сэтгэл дотор нь бүх зүйлс тэсөөр байлаа. Түүнийг Сини гэдэг. Том ажлыг залуу бүсгүй чадварлаг хийж байгааг нь даргаанч бас магтана. Гэсэн чи бүх зүйл ботсон шиг тайван амархан биш байгааг угаалгын өрөөнд хэр их сандарч байгаагаас харж болно. Энэ үед түүнд Солонгосоос дуудлага ирдэг. Энэ бол түүний авгаах Жомбэ байлаа. 10 жил хайсны эцэст түүнийг олж чадсан талаар хэлтэл Синигийн царай илт өөрчлөгдөн дээд хэмжээний уулзалтаач шууд орхиод явдаг. Мэдээж тэр шууд Солонгос руу нисэхээр явах нь ойлгомжтой боллоо. Киноны дүрс 1993 он руу буцаж солигдно. Дусок, Жомбэ хоёр өмнө нь цэрэгт дарга цэрэг байсан. Харин одоо өр барагдуулах газар манайхаар бол ламбардны газрын цэргүүд болсон байгаагаар гардаг. Тэд зээл авчгаад өгч чадахгүй өрөнд ороод байгаа хүмүүсээс өрөө нэхэж авах үндсэн зорилготой ажил хийж байгаа. Бүдэлгүй мэд харагдаж манайх хоёр өмнөх ажилласаа эхлээд л гар сайн нийлдэг байлаа. Тэднийг гих гэр бүл байхгүй учраас хэрэлдсэн ч хэлхэлдээд явж байдаг хоёр юм. Тэд Хятад хороололд явж байхад сүүлийн 2 сарын хүүгээ төлөөгүй Мёнжа гих бүсгүй 9 настай охинтойгоо явж байдаг. Мёнжа тэднийг хараад шууд зүгтэн. Харин Дусок араас нь хөөж очоод бариад авдаг. Жомбэ түүнийг зээлсэн $750 өрөө өг олон сар хоцроолоо гэхтэн бүсгүй нөхөр нь харамсалтайгаар өнгөрөөд хугацаанд зээлээ төлж чадахгүй байгаагаа тайлбарлаад дараа сард заавал өгнө гэдгээ гуйгаад байхад л манай хоёр бяцхан охиныг нь барьцаа болгон авч үлддэг. Мөнгө авч ирээд охиноо аваарай гэж шууд яваад өгнө. Олон хүнтэй гудамж байсан ч гэсэн ээжээгээд орилоод байхад л хинч тоодоггүй. Бүсгүй битгээлтэй гэж гуйсаар байсан ч хинч авч хэлцэхгүй аваад явцдаг. Дараагийн хэсэгт Мёнжа нөхрийнхөө ажиллаж байсан газарт нь ирж нөхрийнхөө хийсэн ажлын цайланг нь авмаар байгаагаа хэлтэл өвгөх нь байтугай загнаад сүйд болно. Та нар одоо битгий давраад аал да. Харин ч та нарыг хууль бусаар орж ирснийг чинь хэлээгүй байхад баярлахын оронд харин ч мөнгө нэхлээ энтер гэд бүү юм болно. Мёнжа манай Хятадаас хууль бусаар цагаачилж байгаа Солонгос улсад сайхан амьдрах гэж ирсэн нэгэн л юм байл та. Нөгөөгч нь бүр дургу хүргээд байвал цагдаад хэлэн шүү гэд бүр бөө юм болно. Нөгөө талд Сини уйлсаар л Дусок тайвшруулахын тулд түнд тоглоом өгсөн ч тэр уйлсаар л байлаа. Зайлвал мэдээж ээжигээ санаж байгаа нь ойлгомжтой. Нөгөө талд ээж нь ч гэсэн аргаа баран уцны бүхээгт орон тусалж магадгүй гих хүн бүрээс тусламж хүсдэг. Нэлээд хэдэн дуудлагын дараа нэг хүн битгий санаа зовоо би туслана мөнгө явуулъя гэхийг нь сонссон ээж нь бөөн баяр Дусок руу залгаж маргааш мөнгийг нь өгөөд охиноо би авна гэдгээ хэлээд уцаа салгаад бүхийгээс гартал 2 цагта хууль бус иргэдийг мэдүүлдэг хэсэгт дуудлага өгсөн талаар хэлээд төв байр руу аваад явдаг. Кино дурс нөгөө хоёрын гэрлөв шилжинэ. Энэ үед Дусок бяцхан охинд ундах өрөө гаргаж өгдөг. Жомбэ яана одоо мөнгө авчирдаг байгаа. Яаж яхад охиныг нь хүчээр аваад ирсэн штэ гэхэд Дусок зүгээрээ битээ санаа зов. Тэр чинь хууль бусаар байгаа учраас цагдаад өгч угаасаа чадахгүй талаар хэлж тайвшруулдаг. Маргааш нь тэд ажилдаа очсон байна. Хүүхэд хулгаалсанд нь уурлаж яг одоо буцааж өгөөд мөнгө л авч ирэхийг дарган даалгадаг. Машин дотор манай гурав ээж рүүгээ очихоор явж байна. Одоо чамайг ээж чинь аваачиж өгөх гэж байна гэж хэлж байтал урдуур нь машин ороод төгжрөл дээр төгжрөл болж ахт нь нөгөө охин чи бүсээ тайлаад гяс зугтлаа шүү. Манай хоёр араас нь хөөсөн ч барьж авч чадлагүй алтчихдаг. Зугтаж байхдаа өрөөсөн гутлаа хайснаач тоолгүй гүүсээр доголсоор Сини гэртээ ирдэг. Гэрт нь ирэхэд ээж нь байхгүй хараад сэтгэлээр ундаг. Дүр солигдоход Дусок цагдаа дээр Синигийн ээжтэй уулзахаар дуудагдан очдог. Цагдаад хүнийг хууль бусаар байгаа учраас нутаг буцаах гэж байгаа талаар ч гэсэндээ хэлдэг. Синигийн ээжтэй уулзтал тэр нэг дугаар өгөөд энэ хүн рүү та заавал залгаарай. Энэ хүн мөнгөийгтэй нөгөөд миний охиныг авах юм аа. Манай ах тэр ирэх хүртэл та манай охиныг сайн харж хандаж байгаарай гэж амжилтлангуудаг. Бас нэмээд пэйжээр хамт авахсан зургаач үлдээдэг. Яана охин нь зугцсан гэж хэлж чадаагүй байхад нөгөө талд Сини юм хумаа бэлдээд гэрээсээ явдаг. Явхдаа самбар дээр ээжээ би таныг олохоор гарлаа гэж бичсэн байдаг. Дараа өдөр нь бололтой Дусок хаягаар нь гэрт нь хайхаар ирдэгч тэр байдаггүй. Зөвхөн түүний бичсэн захиал байдаг.
Бяцхан сэний гудамжаар ээжигээ хайн очиж байсан газруудаараа явдагч ээжигээ олж чаддаггүй. Ээж нь хотод битгий хэл Солонгосоос явсныг яаж мэдхэвдэ? Орой болж охин хайсаар гинэт нэг согтуу хүн түүнийг хулгайлах гэж оролдоход манай дусаг баатарлаг их чинь чанга дугараад гараад ирнэ. Өөр нэгтэг ширүүн гэж дүгнэгч сэтгэлэн сүү юм өгнө. Охинд ээж нь эндээс явсан гэхэд охин байдгаараа чангаар байлна. Жаахан охин уйлахыг хараад ямар ч хүний хүрэл зүрх хайлах нь угаасаа тодорхой. Машин дотор охин харьцангуй тайвширсан харагддаг. Энэ үед л дусаг ээж нь яасан талаар тайлбарлаж хэлээд ах нь ирж авнаа гэдгийг ч гэсэндээ ойлгуулдаг. Тэр хүртэл хамтдаа байна гэдгийг ч хэлдэг. Ингэж хэлж ойлгуулахгүй бол манай хоёроос бол айх нь ойлгомжтой штэ. Хэсэг хугацааны дараа ажлаа тараад тэд гэртээ ирдэг. Охиныг тэд байнга барьцаа гэж дууддаг болохоор одооноос Сэнийг энэ нэрээр нь хамтдаа дуудаад явчих. Барьцаа эргэтэн нэг гэрээ цэвэрлсэн талаараа хэлээд ахыгаа яг хаанаас намайг ирж авах тухай асуухад газрын зураг дээр жомбээ зааж өгдөг. Өмнөхөө бодвол айц нь мэдээж баг болчихсон хөөрхөн бас тасаад эхэлчихсэн. Тэр өдөр нь нөгөө ахын залгана. Тал өрийг нь одоо өгье. Охинд гоё юм авч өгж байгаарай. Удахгүй очиод охиныг авахдаа үлдсэн өрөө өгнө гэж хэлээд тасалдаг. Охиныг ахад өгөхөөс өмнө тэд аль хэдийн бие биедээ тасаж эхэлсэн байлаа. Хамтдаа ахтайгаа уулзахаас өмнө гадуур гарч охинд шинэ даашин завч өгөөд маргааш нь ах нь ирж авах талаар хэлэхэд туслаж харж хандаж байсанд баярлаа гэд дусоогийг тэрвэд түүнийг боосоо гэж дуудахаар болдог. Гэртээ хараад манай гурав салах ёс гүйцэтгээд белуу шиг зассан чоко бэй дээр лаа зоож агаад хамтдаа үлээдэг. Барьцаа маань нэг л гонигтай байна. Маргааш автобусны буудлын дээр товлсон цагтаа ахтай нь уулзах гэж очино. Дусааг охинд ээжийнх нь өгсөн пэйжер болон зургийг нь өгдөг. Бас хэрэгтэй бол залгаараа гэд дугаараа хэлдэг. Тэгэд болоогүй чихвчний хөгжим мөн дуртай дуучных нь касетыг хамт өгдөг. Охин бөөн баяр чанга тэврэл дээр хариу барина. Охины ах нь ч ирлээ. Өөрийгөө Чо Бандал гэж танилцуулаад бяцхан охинтой өмнө нь уулзаж байсан гэдэгч түүний нэрийг ч сандаггүй. Охин бас танихгүй байсан ч ах нь өрөө төлөөд аваад явчихдаг. Энэ нэг л биш болчих шиг болох юм. Ахтайгаа хамт явж байгаа ч гэсэн охин нэг л гонигтай харагдав. Үзэгдэл солигдоход жомбэ санаа зовоод байвал залгаж ямар байгааг нь асуугаачтэй гэж дусаагт хэлэхэд гүггүй би зүгээр ямар ч санаа зовсон зүйл байхгүй гэж хэлсэн ч нэг л тохгүй байлаа. Дусааг өдөр тутмынхаа ажилд нэг л анхаарлаа төвлөрүүлж чадахгүй л байдаг. Барьцаа юу энэ ахыхын дугаар хэрэг гарвал залгаараа гэд хийдимэл пэйжерт нь шууд нь үлдээдэг. Гэвч ерөөсөө хариу байдаггүй. Хариу байхгүй болохоор нь санаа зовоод нөгөө ах руу залгатай л ихнэр навдаг. Тэгээд гэртээ байхгүй гэд тасалдаг. Уг нь байсан л да. Манай хүн яаж зүгээр өнгөрөх вэ? Хайсаар байгаад хаягийг нь олоод яваад очдөг. Гэтэл нөгөөх чинь шаас өгтөө гуйвж дайваад л ирж явна. Эхэндээ сайн гэр бүлд өрчлүүлсэн энтергээд халгаадаггүй. Тэгэхээр нь чанхан дуугарсан чинь сая нэг $300 зарсан гэдгээ бас хаана байгааг нь мэдэхгүй гэдгээ хэлдэг. Арайчтэй гэд нэг зохиж аваад яаж чадлагүй боцно. Дөрс охины байгаа газраар солигддог. Нэг согтуу эмэгтэй өглөөс ирнэ. Тэгээд охиноос ус өгөхийг хүсдэг. Энэ яаж ч харсан олигтой газар бишдгээ. Охиноор ширээ завааруулсан өрөө бас 0 хүртэл цэвэрлүүлдэг байж таарлаа. Жаахан хүүхдэд дэндүү агтсан ажлууд. Эвээ охин юу ч хэлж чадахгүй. Хийгснийг нь л хийдэг. Нөгөө эмэгтэй ажиллаа хийх гээд гарсны дараа охин өрөөнөөс нь утас хулгаалаад эхлээд ээж рүүгээ дуут шуудан үлдээчихэд дараа нь дусаак руу залгах гэсэн боловч буруу дугаар руу залгаад бүтлгүүддэг. Нөгөө өвгөн охины зүхийг нь аваад үлдчихсэн байсныг дусааг аваад ирсэн байлаа. Тэгэд охиныг залгасныг мэдсэн боловч хот хоорондын дуудлагын кодноос болж бас л ярьж чаддгүй. Шөнийн цэнгэний газарт нэг залуу агсан тавьж аягаа шидтэл охины нүрийг нь зүсчдэг. Баарны эзэн нөгөө хүүхэн имлэг авч явахын оронд зүгээр тос түрхэд наалт наагаал орхичдог. Ямар зэвүү юм бэ? Эцэст нь хот хоорондын кодо санаад ашгүй нэг юм холбогдно. Охин уйлаад "Ахаа, намайг ирж аваач" гэхэд хаягаа мэдгүй гихт нь булсааны нэг шөнийн цэнгэний газрын хаягийг хэлдэг. Ах нь яг одоо очлоо гэд манай хоёр замдаа гардаг. Очих замдаа шөнийн цэнгэний газар хүүхэд зараад байхдаа яад юм бэ гэж ууралж үгэлжсээр ирдэг. Охиныг олоход нүд хайлтрам өрөвдмөр байлаа. Барьцаа цаашаа зогсчээ гэж хэлээд дусааг эргэлзэх зүйлгүй цонхыг нь хаг зохиод охиныг тэрвэд аваад явах гэтэл нөгөө хүүхэн гарч ирээд миний барааг авч явах гэлээ гэж бас буу юм болно. Харин ууран дээд зэгтээ хүрсэн манай дусааг авсан үнэ бас цонх хагалсан мөнгийг чинь би заавал өгнө гэж хэлээд утасны дугаараа үлдээгээд яваад өгдөг. Барьцаагийн шарх сорвиг эдгэх цаашлаад нөгөө хүүхэнд мөнгийг нь өгөхийн тулд машинаа ч гэсэндээ зардаг. Хэсэг хугацааны дараа охиныг сургуульд оруулах гэтэл Солонгос улсын иргэн биш учраас сургуульд авахгүй гэдгийг хэлдэг. Сургуульд явуулахын тулд дусааг түүнийг үрчилж авахар шийддэг. Ингээд хууль ёсны аав охин болсон тул сургуульд явах боломжтой боллоо. Тэд амар тайван сайхан амьдарч эхлэв. Барьцаа маань ч хичээлдээ сайн.
Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч барьцаа төгсөх ангийн шалгалтаа амжилттай өглөө. Нэг өдөр түүнийг Дусок мотоциклороо авахар сургуулийнх нь гадаа хүлээж байдаг. Бас тэнд барьцаагийн ээж нь хараа зогсож байлаа. Охин нь аз жаргалтай байгааг хараад ээж нь баярлаж бас маш ихээр гимшсээр хоцров. Дараагийн үзэгдэл болоход Дусок барьцааг оройтлох хэмээн байж ядан цаг харан хүлээж байлаа. Гэтэл түүнийг нэг залуу нуруунд дээрээ үрээд ороод ирхэн тэр. Учир нь нөгөөх чинь такс огтов. Хайртай ганц охинтой нэрсэн залуугаас ярилцлага аваад сүүдээ нөгөө ирчин. Ирээдүйд имж болох гэж байгаа. За тэгээд өчнөө олон асуултуудыг нь асуугаад бас мэдчихдэг. Барьцаагийн эмээгээс дуудлага ирдэг. Эмээ нь Хятадд ирж ээжтэй нь уулзуулаад өгөөч гэж гуйдаг. Энэ олон жилийн дараа ээж нь охиноо санахын хажуугаар тийм ч сайхан амьдраагүй байлаа. Бас тэр хүнд өвчин туссан байв. Удаан уулзаагүй ээж охин хоёр бөөн уйлан болно. Бас охиныг нь хайраар дутаалгүй өсгөж байгаад талархснаа Дусокт хэлдэг. Бас сүүлийн хүслийг нь биелүүлсэнд баярлаа гэд цаашдаач сайн аав нь байж өгөөрэй гэдгийг хэлдэг. Мөн тэгээд өөрийнх нь төрсэн аавынхын талаар ярьж өгдөг. Гэртээ ирсний дараа Дусокийн гутал муудсан байгааг барьцаа хардаг. Тэгээд түүнд шинэ гутал авч өгөхөр болдог. Барьцаа сургуулийн аялалд явна гэж хэлээд цагийн ажил хийж шинэ гутал авч чаддаг. Дараа өдөр нь Дусок үйлдвэрийнхээ хүнтэй юм ярьж байхад нь толгой нь хүчтэй өвдөлт мэдэрдэг. Тэгсэн ч үргэлжлүүлж ажилласаар байдаг. Дусок хэдэн өдөр завсар зайгүй нэг юм хайсаар л байлаа. Тэр хайсан зүйл нь манай барьцаа буюу Синигийн жинхэнэ аав найлаа. Мэдээж манай Дусок хайсан юмаа заавал олдог л доо. Тэр одоо гэр бүлтэй аз жаргалтай амьдарч байдаг. Төрсөн охиндоо нь уулзуулаад Дусок гэрлүүгөө буцдаг. Амлалтаа биелүүлсэндээ баяртай байгаач нэг л ятрангуй гэртээ ирэхэд түүнд дуудлага ирдэг. Аав, та яагаад намайг орхиод явчихж байгаа юм бэ? Намайг ирээд аваач гэдэг. Дусок хагартлаа баярлаж наана хүлээж агаарэ. Аав нь одоо очлоо гэд гардаг. Анхудаа ааваа гэж дуудсан тэр мөч түүний хувьд амьдралдаа мэдэрсэн хамгийн жаргалтай мөч нь болсон байх. Охин руугаа мотоциклдээ явж байгаа толгой нь эргээд унчихдаг. Харин Сини хүлээсээр л. Кино буцаад 10 жилийн дараах одоо үед ирдэг. Тэр мөчөөс хойш 10 жил эргэж ирээгүй. Бас 10 жил Жомбэ, Сини хоёр хайгаад ч олоогүй. Байж магадгүйгээд очисон сүүлийн газраасаа тэр хоёр сэтгэлээр унан биш гэсэн мэдээг аваад буцаж байдаг. Машинд явж байхдаа гудамжинд өлгөөтэй зурагт самбар хараад зогсохыг хүсдэг. Самбар дээр байгаа босс гэсэн бичгийг хараад багада аавыгаа дуудаж байсан хочоо гинэт сандаг. Тэгээд цагдаа дээр очиод тэр нэрээр нь хайлагахад тийм нэртэй хүн сэтгцийн эмнэлэгт байгааг олж мэддэг. Яравчлан эмнэлэг дээр ирж уулзтал эмч түүний тэмдэглэлийн дэвтрийг өгөөд тэр тархиныг эмнэлээс болоод ярьж чадахгүй байгааг хэлээд зөвхөн энэ хоёр үгийг бичдэг гэд үзүүлдэг. Тэр үг нь барьцаа бас босс гэсэн хоёр үг байв. Үүнийг хараад Сини шууд таньдаг. Өрөө рүү н ороход аав нь сууж байдаг. Аавыгаа хараад шууд л уйлж эхэлдэг. Мэдээж тэр хоёрыг танихгүй байгаа ч гэсэн яагаад ч юм зөнгөөрөө ч юм уу аав нь Синид багт нь өгч байсан чихвчний хөгжмөө дэрэнд ороосоо гаргаж ирээд өгдөг. Бас нэр дээр нь хадгалж байсан хадгаламжийн дэвтрээч гаргаж ирээд өгдөг. Тэрийг харсан охин уйлхаа зогсоож чадахгүй байлаа. Сини 10 жилийн өмнө аавдаа өгөх гэж байсан гутлаа өгдөг. Эргээд бүтэн болсон гэр бүл аз жаргалтайгаар кино төгсдөг. Турбо кино сувгаас товчлон хүргэсэн өнөөдрийн дугаар танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ танд таалагдсан бол лайк, саба дараад бидэж хоцрохгүй тулд хонхоо дарахаа мартаоцай. Бидний санал болгож байгаа киног та заавал бүтнээр нь үзээрэй. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Хамтрагч Сэтгэлд дулаан Гигела. Хамтрагч Амтлаад л үз. Radio and Coffee Brand.